Монгол уламжлалт мал эмчлэх арга ухаан. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхнээ нүүдлийн мал аж ахуйг үүсгэн төгөлдржүүлэн хөгжүүлж өнөө цагийн хүртэл уламжлан хадгалсаар яваа үндэстний нэг нь Монгол. Төв Азийн эрдний нүүдэлчид одоогоос 7-10 гаруй мянган жилийн өмнө зэрлэг амьтныг гаршуулж, гэршүүлж амьдрал аж ахуйдаа хэрэглэх болсон нь чулуун зэвсгийн үеийн хадны зурагт дүрслэгдэн үлдсэн байна. Монголчууд адуу, үхэр, тэмээ, хонь ямааг 5 хошуу мал хэмээн нэрийдэж эрднээсээ маллан ирсэн уламжлалтай. Монголчуудын уламжлалт мэдлэг ухааны дотор мал сүргээн эрүүл чирэг өсгөн үржүүлэх, элдв төрлийн гэмтэл, гэм согог, өвчин эмгэгээс урдчлан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, онол дадлаг хосолсон арга барил, ур чадвар нь том байр суурийг эзэлдэг. Өргөн уудам нутагт бэлчээрийн мал аж ахуй эргэлэн амьдарч байгаа учраас мал өвчин эмгээг тусах, бэртэх гэмтэхэд малын эмч, эмнэлэг тэрбэр хандах боломжгүй тул малчид малаа шинжин харж, улирлын онцлог, ардын мэдлэг арга ухаан тулгуурлан малын өвчин эмгэгийг олон жилийн турш өөрсдөө эмнсээр ирсэн тул малчин бүр малын төрөл зүйл, байгаль, бүс нутгийн онцлог тохируулан мал ангаах зохих мэдлэг дадлага туршлагыг бий болгожээ. Малд тохиолдсон өвчин эмгээг бэртэл, гэм согогийг анган эмчлэхдээ ханах, хатгах, төөнөх, домнох, эвдэн оруулан барих зэрэг олон аргыг ашиглаж байсан нь малчдын амьдрал ахуй дээр өнөө хүртэл уламжлан үлдэж, мөн судлаачдын бүтээл баримтат кинонд хадгалагдсан үлдэжээ. Бүглөөх гаргаж уургийн цадтал хөхүүлнэ. Мал сүргээн өвчин эмгээг тусгай сэргийлэх хамгийн урьдчил арга бол өв сургамлын сор, усны гарцыг дагаж бэлчээр сэлгэх, нутаг бэлчээрийг зөв сонгож эмчилгээнд ашигладаг ховор ургамалтай газраар малан хариулдаг. Учир нь тарга тэвэргээ сан авсан сүргийн дархлаа сайн тогтдог тул мал сүрэг өвчин тусах нь бага. Ойр ойрхон нүүдэлх нь малыг эрүүл байх нэг үндэс гэж үздэг. Бэлчээр халгалагдах, бөөр бууц, хот хорооны бохирдлоос үүсэх малын элдв төрлийн өвчнөөс урдчлан сэргийлэх ач холбогдолтой. Мал эмчлэх олон уламжлалт аргын дундаас ханах, хатгах арга бол хамгийн нарийн бөгөөд хамгийн сайн эмчилгээ болдог. Малаан таргалуулах болон өвчнийг нь ангаах гэсэн хоёр зорилгоор ханах, хатгах засал хийдэг. Ханах арга ухааныг энгийнээр тайлбарлан хэлбэл биед хуримтлагдж өвчний шалтгаан болж байгаа муу цусыг гадагшлуулах арга бөгөөд үүнд судаснаас цус гаргах хэмжээ, бас гарч байгаа цусыг тогтоом барих арга туйлаас чухал юм а. Ер нь хүн малын биеэс эрүүл цусыг нэгж тусал гаргах ёсгүй гэж үздэг бөгөөд цус гаргахаас илүүтэй хий болон уур гаргахыг зорддог. Тиймээс ханаж хадгахад арьсны сүв нь судалсны сүвээс том байвал тохиромжтой. Харин хатгах арга ухааныг тухайн малын биеийн судалснаас өөр бусад хэсэгтч ангаах зорилгоор хийдгээрэн онцлогтой бөгөөд яс болон зарим дотор эрэхтнийг ч хатгаж болдгоо гэсэн үг юм. Тус эмчилгээг жилийн дөрвөн улирлын нарны ил чангарсан хаврын сүүл, зуны ногооноор буюу мал таргалж тэвэрсэн цагаас эхэлнэ. Бог малыг ихэвчлэн 6 дугаар сарын эхээр, адууг 8 дугаар сарын эхээр цусанд нь тос суухаас өмнө, тэмээг 7-8 дугаар сард ахар ноос түрэх үед нь хандаг. Энэ үед мал тамир тэнхээ сайтай хатгахад цус их алдсан ч нөхөн төлжих боломжтой. Ингэж тарга хүч авахгүйх зорилгоор тэмээ адууны зүүн баруун дөрөөлөх, товчлуурын судсыг, хонь ямааны 2 барига хэмээх судсыг голлон хатгана. Мөн хонь ямааны хааны дотор судас, сүүлний гол, тасын дотор судсыг хадгадаг.
Богмалд им хийж чихийг цуулах нь бас нэгэн төрлийн хануур юм. Тэмээний тухайд нүдний өрөвсөлд цахилгаан судас, ханиаданд бүрээний судас, эсвэл хэлний судас, зоостоход хэлний угийн хэдэн бүдүүн судсыг хатгах зэрэгээр тун цөөхөн судсыг ханаж хангаадаг. Харин үхрийн өвчнөд ханаж хатгах аргыг төдийлөн хэрэгэлдэггүй нь үхрийн арьс маш зузаан, өнгөц судас ховор, өөх тосны нөөцлүүр болон хансан тосны хүчил их зэрэгээс шалтгаалдаг ажээ. Өвлийн цагт цас их орсны улмаас эсвэл зуны цагт усрахаг газарт удаан байлгасны учир үхрийн нүд улайж өвдөх, хар турууны дээд хэсэгт хавдаж доголоход жихний үзүүрийн хялгсан судсыг ханаж цус гарган эмчилдэг арга барил хэрэглэгцээр л байна. Өвлийн цагт малын цус цардсан байдаг учраас ханаж хатгахыг шууд цээрлэнэ. Монголчууд ханаж хатгах уламжлалт заслыг хийхдээ амьд амьтны биед мэс хүргэх гэж байгаа тул өдөр гарыг сонгоно. Ингэхдээ мал амьтны сүнс өдөр бүр биеийн өөр хэсэгт шилжиж байдаг хэмээн тухайн заслыг хийх өдөр адууны цагагт сүнс байрлах бол цаггийг хатгаж болохгүй гэгчлэн үздэг. Хануурын зүг хануур буюу сумч хэмээн нэрлэдэг ба алт, мөнгө, ган, зис, яс, хулс зэргээр хийгдсэн зэв, ташуу, саран хэлбэр бүхий эртээ байна. Нэг л хутганд олон ховил гаргаж бүхий л малын бүх ханаж хатгах цэгт хэрэгжилж болох үеэр хийсэн өвөр мүц хануурын хутгыг монголчууд ашиглаж байсан түүхтэй. Энэхүү хануурын хутгыг хэрэглэхэд тухайлбал 2 дахь ховилд тааруулахад 2 см хэртэй хутга болох ба адууны шанаа, туурга, дөрөөлхийн судсыг ханаж болох хэмжээ болно. Бороо хуртай, эсвэл хит их нартай цаг агарын таагүй үед хээлтэй мал болон нялх төлдөө чацаг алдаж шингэн дутагдсан үед хийх хориотой бөгөөд хансны дараа уйж хонох, унаж идэлэх, усанд зогсоох хатуу хориотой. Ер нь хануур хийсэн малыг дор хаяж 1 сар, дээд тал нь 12 сар хүртэл унаж идэхгүй байх учиртай. Мал ангаах дом заслыг малчин бүр хотондоо хийдэг болов ханаж хатгах заслыг энхүү өөрсдийн дураар хийнэ гэж үгүй. Учир нь ханаж хатгах арга ухааныг эзэмссэн тусгай хануурч хүн хийдэг. Мал ангаах, эмчлэх, засах талаар ном сударт олонтоо тэмдэглэн үлдээж тусгайлан гаргасан судар ном бичгүүд байдаг. Жишээ татвал Эрдэмтэн цэвэл ванжиг доржийн бичсэн малчин тэргүүтэн дор туслахын учир адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүргийг арчлан эдлэх, эмчлэн засах арга хэмээх сударт адууг ханах заслаар хэрхэн засах тухай сонин баримтуудыг дурдсан байдаг. Судлаач Шарвдорж адууны жилбэнтэх, хатангарших зэрэг өвчний үед хэрхэн ханах засал хийх тухай, цаашлаад ханах аргын судасны байршил, ёс горимыг дэлгэрэнгүй судалжээ. Тэрээр адуунд ханах боломжтой 46 судас, хатгах 8 цэг байдаг. Ханах засалд арга бэлэг 5 махбодын шүтэлцээг чухалчилдаг байна. Монголчууд өвөл хаврын цагт ядарч дөрөөдсөн малаа тэнгэрүүлэхдээ олон төрлийн уламжлалт арга дом засал хэрэгэлдэг. Тухайлбал адуу, монгол өхөр хоёрыг бие биедэн эм болдог гэж малчид хэлдэг. Турж ядарсан адууг монгол өхрийн өөхөр утна. Утахдаа гэнт хэмжээгээр утвал улам дордох бөгөөд хол зайнаас баг багаар үнэрлүүлбэл сайн гэдэг. Үхэр чацаг алдвал адууны хомоол буцлагаж уулгах, адууны хамууг цагаан тэмээний шээсээр шавших зэргээр эмчилнэ. Ингэхдээ
уулгах, долоолгох, шавших, шүрших, угаах, утах, түрхэлэг хийх, хайрах, төөнөх, огтлох, хаглах, татлаг, иллэг хийх, ханах, хатгах арга ухааныг ашигладаг. Малчид мал сүргэн өсгөж үржүүлэхдээ малын зүс, эцэг малын угсаа гарвалыг онцгойлон анхаардаг. Хариулга маллага бэлчээр сонгохдоо Монгол малчин зүм бэлэг, дом шившлэг, итгэл бишрэлийн шинжтэй зан үйлийн зарим зүйлсийг мал эрүүлжүүлэх, гэм согог, өвчин эмгэгээс урдчлан сэргийлэх арга болгон амьдрал ахуйдаан хэрэгэлсээр иржээ. Үүний жишээ нь адуун сүрэхтэй сайн хэмээн бүрэн тоноглолтоо эмээл хазаар бэлтгэх, үхэрт сайн ивэлтэй гэж өмхий хөрөнгийн арьс ээлдэж гэрт хадгалах, хот хороо зил уяандаан сан тавьж хариутгал хийх, таван хошуу мал сүргийн өсхийн бэлэгдэл болгон дүр дүрсийг сийлүүлэн хадгалах, сарлаг үхэр өсөж олширход хүргэдэг хэмээх уламжлал эдүүгэн хүртэл хадгалагдсан нь судалгааны явцад илрэн гарсан байна. Мал эмчлэх, эрүүлжүүлэх, өсгөх уламжлалт арга барилын дотор их байгалийн эрдэс, мал амьтны гаралтай зүйлсийг хэрэгжилж ирсэн байдаг. Тухайлбал хонин сүргийн хот хороо, хурдан морны уяа, тэмээ үхрийн зэлний эхэнд үхрийн аргалаар утаа май гаргаж утаж ариутгах, эрүүл чирэг тугал өсөхийн тулд буухад дуудаж үнэний зэлийн эхэнд бугын эвэр зорж, арц аг, ганг өвс, ээрмэг, цагаан идэ холин сан тавьж сүсэглэж бэлэгдэх ёс байдаг ажээ. Мөн малын хөл хавдаж балцруудан доголоход таргууны сайн ходоодны үнэрт баасаар шавах, энэ мэт малын өвчнийг ангааж эмнэхтэн хануурын худаг хэрэглэж мэс ажилбар хийхээс гадна энгийн дом шившилгийн аргыг ч хослуулан хэрэгжилж иржээ. Малын төр зуурын өвчин гэмтлийн үед түргэн зуур шаардлагатай арга хэрэгжилж ирсэн байдгийг. Жишээлбэл хаврын мал төллөх цагаар хон ямааны хаг саатах үед могоон гуйцсан хальсыг чанаж шүүсийг нь өхөн түгээмэл байжээ. Мөн малын хаг саатахад чихэртэй шар будаа чанаж өгөх, цагаан мөөг буцалгаж уулгах арга хадгалагдсан байна. Мөн малчид унлаг эдлэгэнд хэрэглэх адуу, үхэр, тэмээгэ гэмтгээс сэргийлж тоног хэрэгслийн хэмжээ, хийх материал, уяа зангалааг зөв тааруулдаг. Өргөн уудам нутаг бэлчээрд мал аж ахуй эрхлэн явуулж байгаа учраас ямар нэгэн мал өвчин эмгэг тусах, бэртэх гэмтэхэд малын эмч эмнэлэг тандах боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс мал ангаах, засал хийх чадвартай хүн соёл эдийн засгийн болоод нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэж байдаг учиртай. Өнөөгийн дэлхийн нийтийн дэвшүүлж байгаа доктортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль дэлхий ан амьтанд ээлтэй амьдрах арга, орчин нөхцөлийг чухалчилж байгаа билээ. Энэ үүднээс авч үзвэл Монгол ардын мал ангаах арга нь маш хурдан хугацаанд тодорхой зовир өвчнийг арилгаж, эдэж ундаалах хийгээд унлаг эдлэгээ ашиг шимийг нь хүртэх боломжийг бүрдүүлдэг. Монгол нүүдлийн соёл нь нутаг бэлчээр, мал, малчин гэсэн салгаж болшгүй хэлхээ холбоо харилцсан шүтэлцээний дунд бий болжээ. Монгол нүүдэл хүн ёс заншилдах мал эмжлэх арга ухаан нь байгаль, газар нутаг, хүрээлэн байгаа орчны онцлогийг таньж мэдсэний үндсэн дээр мал малалгаа аж ахуй тагаан уялдуулах, малын бэлчээр, ургамал амьтан, мал сүргээ хайрлан хамгаалах, мал эмчлэх үйл ажиллагаанд гэр бүл, үр хүүхэд хамт олноороо адил эрх тэгш оролцох, мэдлэг арга ухаанаа амьдрал дээр үр хүүхэд залуу хойч үедээ зааж сургах зэрэг хүнлэг энэрэнгүй ёс суртахуун хүмүүжил төлөвшөлд нөлөөлдөг тул хүндрэлтний хувьд үлгэр жишээ болох хэмжээний түгээмэл ач холбогдолтой юм аа.